Сайн бацгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар сэтгэл судлаач Бям Жаргал оролцож байна. Сайн байна уу? Подкастт урьж оролцсонд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бит хоёр ажлын байран дээрх сонгон шалгаруулалтанд сэтгэл зүйн тестийг ашиглахын ач холбогдлын тухай ярихаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө подкастныхаа эхэнд дурдах юм бол олон ажилтнтай корпорацч бай, за эсвэл зөвхөн ажилтнтай жижиг стартапч бай. Ерөнхийдөө тухайн ажилтныг ажлын байранд сонгон шалгаруулж авна гэдэг бол нэлээд чухал процесс байдаг. За тэгээд мөн сонгон шалгаруулалтын явцад компани зүгээс өртөг өндөртэй ажлуудыг ч гэсэндээ хийх тохиолдол байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө яагаад одоо хамгийн ихний асуулт маань бол яагаад тухайн сонгон шалгаруулалтанд ярилцлага ганцаараа огт хангалтгүй байдаг вэ? Яагаад заавал нэмэлтээр бид нэр сэтгэл зүйн тест ч юм уу, за эсвэл логик ур чадварын шалгалт гэдэг ч юм уу те. Тэрийг заавал нэмж авах шаардлагатай байдаг вэ? За ярилцлага ерөөдөө дангаараа яагаад хангалтгүй вэ гэхээр илүү тухайн хүн тухайн мөчид өөрийгөө яаж илэрхийлж гин зөвхөн ер нь тэрийг л гаргах үндсэн боломжтой. Тэгээд нэмээд одоо ярилцлага авахчийн субъектив юмнууд орж ирдэг. Тухайн одоо ярилцлага авахч маань тухайн үед хэр стресстэй байсан, гадны дуу чимээч гэдэг юм уу, гадны нөлөө хэр байсан, түүнээсээ шалтгаалаад ярилцлаганд орохчийг үнэлэх байдал нь ч гэсэн нөлөөлөх боломжтой байдаг. Тэгээд мөн нөгөө нэг одоо ярилцлаганд сайн байна гэдэг маань энэ хүн бол яг сайн ажилтан, сайн гүйцэтгэгчээ гэж бас хэлж боломгүй. Одоо жишээ нь ярилцлагын үеэр сандарсан хүн бол энд ажиллаж чадахгүй тий. Ажиллахын үеэр ингээл өөртөө аюу итгэлтэй ярьсан хүн бол за энэ сайн ажиллачнаа гэж шууд дүгнэх боломжгүй. Бас нэг энэ заагууд байгаад идэг. Тэнгүүд энэ заагийг ерөөхдөө нөхөхийн тулд энэ ур чадварын үнэлгээ тест гэх мэт юм зүйлсийг ер нь ашиглах шаардлагатай хэрэгцээ байгаа. Тэгэхээр манай монголчуудад нэг тийм буруу ойлголт бас байгаад байдаг юм шиг санагддаг л та. Жишээлбэл одоо нөгөө ярилцлагын үеэр тест авна гэдгээр ихэвчлэн юм сонжоотой холбож болох гэж ч юм уу те. Тэгвэл яг энэ сэтгэл зүйн тестийг манай монголчууд ихэвчлэн юутай андуурах гэдэг вэ? Түн яг чиний хэлсэн чиг сонжоотой андуурах гэдэг айгүй нэг тийм зурхаа мурхаа чим шиг чидийн чим шиг энийг асуунгууд энэ хүнийг ингээл тэр чигт мэдчих юм уу гэж ойлгодог ч юм уу те. Одоо юу гэдэг чи итгэл арай багтай. Тэгэнгүүт энэ маань бол шинжлэх ухаан дээр суурилсан болохоор баталгаат нотлогоо чанартай, тоон баримттай эргээд харахад энэ маань ийм болохоор энэ маань баталгаатай шүү, нотлогоотой шүү гэдэг нотлох баримттай гэх юм уу. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо хөдөлмөрийн зах зээл дээр бол урт удаан хугацаанд яг сэтгэл зүйн тестийг огт ашиглахгүйгээр тэгтээ одоо доктортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч гэсэн байгаа тий. Тэгэхээр одоо хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд бол зүүн сонгороо ажилд авах болон дөрөвний таны ярианда дурдсан нотлогоон цорилж ажилд авах хоёрын хоорондын ялгаа нь яг юу юм бэ? Бид нэр яг юуг илүү ойлгож, юуг илүү давуу тал нь гэж хүлээж авах хэрэгтэй вэ? За яг жишээгээр тайлбарлавал одоо нэг борлуулалтын ажилтан авлаа гэж бодъё. Тэгээд борлуулалтын ажилтан маань ярилцлагын дундаа болохоор би одоо өмнөх байгууллагатай борлуулалтаа ингэж тэд дахь өсгөж исэн. Би ингээ хүнтэй харьцаж чаддаг. Би борлуулж чаднаа гэж өөртөө аюу итгэлтэй авчдаг. Тэнгүүт ингээд яг байгууллагт ороод ирснийхаа дараа яг үнж бай худлаач те ялгаагүй тийм байлаач гэсэн зарим нэг одоо багийн уур амьсгалд орч чаддгүй. Эсвэл хин нэгнээс үгүй гэдгийг сонсчод стресстэй. Стрессийнхаа дараа үнийгээ даван туулахаа яаж даван туулахаа мэддгүү. Бусдад ингээд тэрийг ингээд гаргаад идэгч гэдэг юм уу те харилцааны асуудал үүсгэх гэх мэт юм болж байна. Тэнгүүд эргээд нөгөө нэг энэ хүнийг яагаад авсан бэ? Юун зүнсэлж авсан бэ гэд асуунгууд ярилцлагын үеэр ингээд өөртөө айгүй итгэлтэй байсан. Чадна гэд тэгжсэн. Би тэгэл надад болох юм шиг санагдсан. Би тэгээд авцсан гэл яг л надад ингэж санагдсан, надад ингэсэн, надад гэл нөө ярилцлага авсан хүмүүс маань дандаа нөө өөрийнхөө сэтгэлийг хэлээд идэг надад гэд айгу субъектив. Нөгөө талаар ингээд одоо жишээ нь тестнээс авчихсан байсан бол энэ маань эргээд нотлогоотой буюу ийм үнэлгээтэй байсан болохоор авсан юм аа. Энэ дээрээ ингэсэн болохоор нь авсан юм аа. Бусдаагаа харьцуулахад энэ чанар нь илүү өндөр байсан юм аа гэд бас эргээд харах юмтай бас баттгах юмтай байдаг. Тэгвэл одоо ер нь нөгөө Монгол ажил олгогчдын хувьд юун дээр илүү тулгуурлаж сонгон шалгаруулалтаа хийж ийн гэж та дүгнэх вэ? Ер нь бол нөгөө нэг тогтсон жишээг бол ерөөхдөө ажиглагдаад байдаг паттерн одоо эхлээд зараа тавина, CV орж ирнэ. CV-нүүдээс харж агаад ярилцлаганд дуудана. Зарим жижиг байгууллагууд бол баг ингэ болчдөг. Ярилцлаганд орсныхан дараа авчдаг. Зарим байгууллагууд бол нэг
даалгавар өгнө, 2 дахь шатны ярилцлагач гэдэг юм уу, иймэрхүү явцтай бас цөөн хэдэн байгууллага ерөөхдөө бас ингэж энэ тест гэдэг юмыг ашиглах гад байгаа. Би гэтээ бас хэдэн байгууллага байгаа, би одоо бүгдийг мэднэ гэж хэлж мэдгүй. Гэтээ надад одоо таарлцсан хэдэн жишээгээ харах юм бол одоо нөгөө тухайн байгууллагын HR ч юм уу хэнийг захирлна, өөрсдөө тэр асуулгыг олоод зохиоц, эсвэл ингээл Google-ээс хайгаал нэг асуулт гараад ирсэн, тэрийг шууд Google Translate-д оруулаад орчуулаад шууд авчихсан. Тэнгүүт энэ маань болохоор ингээд бас буруу. За тэгвэл та сая ярьж штэ Google Translate-ээр шууд орчуулад авах нь буруу гэдтэй. Тэгвэл олон улсын тестийг шууд ингээд аваад орчуулад ашиглахад анхаарах зүйл нь яг юу байх вэ? Жишээ нь бид нэр одоо ийм тест байна. Энийг аваад үзээч, хэрэглээд үзээч гэж байгаа тохиолдолд юуг нь илүү сайн анхааралтай анхаарч, юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ? Ер нь л нүг ингээ Google-с хайгаа гаргаад ирэнгүүт ихэнх нь бол яг нөө нэг баруунд ашиглагддаг ч гэдэг юм уу, тий, суурин тэндээс байдаг. Тэнгүүд нэгт соёлонд таардаггүй. Тухайн асуулгыг одоо Google Translate-ийн буруу зүг орчуулна, нутгийг алдагдуулна гэх мэт юмнууд байгаа. Тийм одоо хамгийн наадсахын жишээ гэх юм бол тестэн дээр ингээд тэдний дандаа ингээд ашигладаг үг нь boss гэдэг асуугаа яваад идэг. Тэнгүүд Google Translate маань boss гэж шууд орчуулагч. Тэгээд хүн ингээд ажил горлогч ингээд харангууд boss гэд асуугаад байгаа нь Монголд нэг ашиглагддаг болохоор ингээд бууж өгдөг, айгу сонин санагддаг ч гэдэг юм уу, удирдлага гэж ярьдэн шүү дээ, тий. Тэгж энэ ер нь бол ингээд тест ашиглаж байгаа бол тухайн одоо соёл газар нутагтаа нутагшуулах ёстой байдаг. Тэнгүүд нөө нутагшуулаагүй тест маань бол буруу л хариулт. Дээрээс нь тухайн хүн соёлын онцлог одоо магадгүй стих хэв маягаас шалтгаалаад тухайн асуултыг юу гэж ойлгож ийн вэ гэдэг нь чухал ахын тий. Тэгэхээр та бас түрүүн ярианыхаа ихэнд дурдсанчлан ерөнхийдөө нөгөө зүүн совингоор ажилд авах. За тэгээд нотлогоон цуурлаж ажилд авах гэж ярьсан. Тэгвэл нотлогоон цуурлаж ажилд авах буюу нэгсэнд бол сэтгэл зүйн тестийг хуурах боломж юу байх вэ? Тэрэнд үнэн худлаа хариулж байгааг бид нэр яаж тогтоох вэ? Түрүүн нөгөөний хэлсэн нэг бол нутагшуулах гэдэг тэр нь шүү дээ. Тэр үед болохоор ингээд хуурах боломжтой нөхцлүүд ч гэдэг юм уу, тэр ажиглагдаа гараад ирнэ. Тэгээ нутагшуулах явцтай бол аль болох ингээд энэ хуурах тохиолдлуудыг бол ерөөд багасгаж байгаа. Тэгээд дараагийн нөхцөлд болохоор одоо үнэлгээний хэсэг байгаа. Үнэлгээ чинь өөрөө ингээд шууд нэмээд тасаад ингээд юм байхгүй. Бас цаанаа бас нарийн юм одоо байгаа. Тэнгүүд хэрвээ одоо сүүлийн үед яаж байгаа вэ гэхээр технологи ашиглаж байгаа бол технологи маань цаанаа бас нарийн шалгууртай болчихсон. Энэ хүн хүчнээ удаа copy paste үйлдэл хийсэн. Windows-өө хүчнээ удаа гарсан. Бас нөгөө нэг одоо компьютер гар утснаас бол нөгөө нэг ингээ камерын шууд ажилуулад толгойг нь толдогч гэдэг юм уу, нүрийн таниад энэ хүн яг өөрөө мөн үү гэх мэт тэр үлдээ тэнгууд нөгөө нэг бас хариулж байгаа паттерн ажигладаг, паттернаас шалтгаалаад энэ хүн хуурах гэдэг нүггүй байна гэдэг ерөнхийдөө тэр давхар шинжилгээнүүдийг бол хийгдэж байгаа. Тэгэхээр технологийн тусламжтай бас үнэн худлыг тогтоож байгаа бол илүү л баталгаатай болж гэж болох нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө би бас ярианыхаа ихэнд дурдсанчлан нөгөө цөөн тооны ажилтнтай байгууллагууд одоо сэтгэл зүйн тестийг ашиглах боломжтой юу, ер нь ашиглаж болох уу? Эсвэл зөвхөн нөгөө олон үнэтэй л байгууллагууд ашиглах ёстой байдгүй. Тэрнээр одоо та илүү дэлгэрэнгүй хариулвал. За, ер нь аль нь ер нь ашиглах хэрэгтэй гэж би бодож байна. Гэтэ аль нэг нь гэх юм бол би бараг илүү цөөн хүнтэй стартап байгууллагуудыг ашиглаасаа гэж бодож байна. Яагаад вэ гэхээр 200-аад хүнд нэг хүн одоо энэ жишээнд бол би яг зур хортой гэж ярьчээ. Нэг 200 ажилтнтай газар нэг хортой ажилд орж ирээд тэр хүний ингээд хүрч чадах нөлөөлөх хэмжээний өөр 20 ажилтнтай хүн дээр орж ирээд нэг хортой ажилд орж ирээд тэр байгууллагын амьсгалыг өөрчилж чадах тэр нөлөөлөл бас арай өндөр, нэлийн өөр одоо шууд нөлөөлдөг, соёлд нөлөөлдөг, харилцаа нөлөөлдөг, бүр цаашлаад бүр ингээд өмнө нь байсан ажилчтай ажлаас гарахад хүргэдэг эрсдэл айгүй өндөр болохоор ер нь бол илүү цөөн ажилтнтай байгууллагууд хүний зөв сонгох нь илүү чухал. Тийм ээ тий. За тэгвэл илүү лавшруулаад асууя л да. Ерөнхийдөө бүх төрлийн одоо албан тушаал тэрний ижил тест хэрэглэх ёстой юм уу? Тэн дээр ямар нэг ялгаа байгаа юу? Эсвэл энэ ажилтныг би удирдах түвшний ажилтанд авах гэж байгаа. За эсвэл компани дотроо одоо дотоод шилжилт хийж байгаа, төвшүүлж байгаа тохиолдолд энийг авна гэдэг юм хоорондын ялгаа байх уу? Бэн. Одоо нөгөө нэг
ажлын байрны хүлээгдэж байгаа ур чадвар хүлээж байгаа хэрэгцээ шал өөр шүү дээ. Одоо бид нэр ажлын байрны зар тавихтай хүртэл ажлын байр болгон дээр л шаардлагын өөр бичдэг, нөхцөлийн өөр бичдэг. Яг тэрэн шиг ажлын байрн дээр одоо үндэслээд авж байгаа тест маань бас өөр байх хэвээр. Ур чадвар шаарддаг ажлаасаа шалтгаалаад өөр байдаг. Өөр төвшний тестүүд бас байгаа гэсэн үг нэ тий. За тэгвэл ерөнхийдөө нөгөө ажил горилагчид магадгүй энэ подкастын манд сонсоод за бид нар ярилцлагаас гадна давхар илүү баталгаатай болгохын тулд сэтгэл зүйн тестүүдийг авах хэрэгтэй байна гэдэг ач холбогдлыг давуу талыг илүү ойлгож байгаа тий. Тэгвэл тухайн ажил олгогчид маань сэтгэл зүйн тестээс яг юуг хүлээх хэрэгтэй юм бэ? Яг юуг ойлгох хэрэгтэй юм тий? За тийм. Энэ дээр нөгөө нэг хүмүүс аягүй шалгалт чиж ярьдаг, тест чиг гээд ярьдаг. Тэгэнгүүт нөгөө хүлээгдэж байгаа юм маань энэ юу гэдээ ойлгочтой вэ гэхээр энэ сайн, энэ муу тгээ гаргаад өгнө гэж ойлгодог. Тэгэнгүүт яг үнэндээ энийг ашиглаж байгаа юм маань зөвөр энэ хүн энэ ажлын байран дээр ийм нөхцөлд ийм үйлдэл гаргах магадaltaй шүү, ингэх магадaltaй шүү гэдэг магадлалыг гаргаж өгөөд тэгээд ялангуяа ярилцлагын өмнө авбал илүү зөөр гэж бодож байгаа. Ярилцлагын өмнө авчаад ярилцлагын үеэр одоо тэр үр дүнгээс гарч ирсэн магадлалаа баттгах хэрэгтэй. Тийм нүүн шалгалт тэгээд ойлгочих юм бол шууд бид ингээл энэ тестнээс эцсийн хариугаа үлээгээд байдаг. Яг авах хүнээ тодруулах гэдэг. Тэгэнгүүт яг эцсийн тэр авах хүнээ тодруулах хүмүүс нь тэр удирдлагын HR-ууд өөрсдөө зөвөр л тэдний ажилд энэ үнийг өмнө анхны асуултны ажилсан нэг заагийг арилган гэж хэлжсэн шүү дээ. Тэр заагийг нөхөд тэдний шийдвэр гаргалтанд нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж илүү туслаж дэмжнэ л гэсэн үг юм тий. Ааха. За тэгвэл ерөнхийдөө подкастны маань хамгийн сүүлийн асуулт нь та хоёрын подкастыг сонсоод магадгүй яг одоо сэтгэл зүйн тест авч эхлэх гэж байгаа байгууллагуудад өгөх ямар зөвлөгөө байна вэ? За төрүүлсэн эхний ээлжинд болохоор яг ямар хүн хэрэгтэй вэ гэдгээ ерөнхийдөө тодорхойлох хэрэгтэй. Ямар ур чадвар биднэрт ер нь дутагдаад байгаа ч гэдэм үү, ямар ур чадвартай хүн хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлж. Энийг одоо арай өөрөөр одоо тодорхойлмоор их юм бол энэ хүн гэд хин нэгэн ажилтнаа би яг энэ шиг хүнтэй л болмоор байна гэж бодож байгаа бол тэр хүнийхээ сэтгэл зүйн нөхцөл байдал профайл нь ямар байгаа юм бэ гэдгийг хажиглаад тэгэнгүүт тэр гарч ирсэн ерөнхийдөө яг тэр хүнийг тодорхойлж чадах тестүүдээ ашиглаад авна гэсэн үг. Тэгээд дараагаар нь одоо ингээд сэтгэл зүйн одоо энэ тестүүдээ авчаад үр дүн гараад ирнэ. Тэгээд үр дүн төрүүлсэнчлэн магадaltaй ч гэдэг юм уу ийм шүү гэдэг ер нь нөхцөл байдлуудыг гаргаад өгөн. Тэгээд түүнээс нь үндэслээд ярилцлагандаа ашиглаад тэгээд ерөнхийдөө эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За энэ удаагийн дугаараараа сэтгэл судлаач Бямжиргаал бит хоёр ажлын байрны сонгон шалгаруулалтанд сэтгэл зүйн тестийг ашиглахын ач холбогдол болон ашиглахдаа юуг анхаарах вэ сэдвээр ярилцаад дуслаа. За энэ үрээд энэ дугаар маань өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Баярлалаа. Баяртай.